гэрэн дотор 2012 оны 1 сарын 1-ээс хойш ногдол ашгийг Орос руу шилжүүлнэ гэсэн байна. Тэгэхээр 12 оноос хойш ногдол ашгийг Оросын талд төлөөгүй байгаа юм уу? Тэгвэл Эрдэнэт үйлдвэрт чинь тэр 12 оны, 13 оны, 14 оны, 15 оны гээд 4 жилийн ногдол ашиг төлөгдөөгүй хоримтлагдчихад байж байгаа юм бол энэ өөрөө үндсэндээ Монгол улсын өр болол явж байна. Тэг үнэн ингээ баг байж хахад бид нар өндөр байх үедээ ногдол ашиг төлөөгүй явж исэн бол энэ үндсэндээ Монгол улсын эдийн засагт нэмэлт ачааллууд гарч ирлээ шүү дээ. Тэр энийгөө та бүгд маань хэр сайн үзэж байгаа вэ? Тэгэд яг мөнгө нь байгаад байсан. Эрдэнэт үйлдвэр мөнгөтэй байхад энэ мөнгийг бол тусад нь банкнд хадгалаад байгаад байдаг байсан. Тэгээд өнгөрсөн авараас эхлээд зэсийн унснаас шалтгаалаад дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашиглалтын төлбөр нэгдээд одоо энэ мөнгийг одоо хэрэгжилчихсэн байгаа. Одоо тэгээд Оросын тал бол одоо хилцээд өөрчлөлт орсны дараа Советаа оролдуулж ногдол ашиг өрлөгөө авна гэж байгаа. Тэгээ энийг бол яахаргүй одоо зээлийн их усүрээс авдаг юм уу? Ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй бол Эрдэнэт үйлдвэрт одоо энэ мөнгө нь бол байхгүй. Тэр 2012, 13, 14, 15 он хүлээгдэж байгаад ингээд 4 жилийн ногдол ашгийг бид нар үндсэндээ идсэн юм ба шүү дээ. Тэр яг дүнгээр хэдэн хичнээн сая доллар вэ? Тэгэхээр 12, 13 оны ногдол ашигын өр бол нэг 70 гаруй сая доллар байдаг. 14 оны улсын төсөвт сууснаар бол 70 тэрбум төгрөг манайх авах ёстой. Тэгээд одоо авч чадаагүй байгаа нь нэгдүгээр Советийн хурал хийж энэ хувьцаа ашиг хуваарлах шийдвэрээ гараагүй. Нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн байдал тийм таатай биш байгаа. Тэгээд энэ хилцээр соёлцохон батлагдсны дараа Советийн хурлаа хийгээд 70 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэдэг чинь нэг 100 гаруй сая долларын өрөнд бол Эрдэнэт үйлдвэр одоо яхахгүй орж байгаа.